Монголчууд нэвтрүүлгийн өмнөх дугаард бид 19-р зууны сүүлд 20-р зууны эхэнд монголчууд арилжаа наймаа худалдаандаа юуг мөнгөн тэмдэгтийн үүргээр хэрэглэж байсан тухай өгүүлээ зогсохгүй. Монгол улсын түүхэнд хэрэглэгдэж ирсэн зоос болон мөнгөн тэмдэгтүүдийн түүхийн талаар хүргэсэй. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаард 19-р зууны сүүлд 20-р зууны эхэнд монголчуудын хэрэглэж байсан өртөө шуудан утсан харилцааны тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монс өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Монгол дахь шуудан. (1860 онд хийгдсэн Бээжингийн хэлэлцээр нь Оросын худалдаачдад Хягтаас Бээжин рүү арилжаа хийх шуудангийн үйлчлэгээ явуулах боломж олгосон байна. Ингээд Оросууд 1861 онд их хүрээнд консулын газраа нээжээ. Харин 1862 оноос Оросууд Монголд худалдаа хийх зөвшөөрөлтэй болжээ. 1860-аас 1870-ад онд Оросын худалдаачдын дунд Хягт, Өргөө, Хаалган буюу Жанчхүү хот болон Бээжин, Жанжины хооронд хувийн шуудангийн үйлчилгээ явагдаж байжээ. Тэгвэл Оросын эзэнт гүрний анхны албан ёсны шуудангийн салбар хүрээнд 1870 онд байгуулагдсан байна. Харин хожим 1912 онд Орос улс Монгол улсын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулагдсан юм. Энэ гэрээ протокол ёсоор Оросын тал Монголд шуудангийн салбаруудаа хязгаарлалтгүй нээх шуудангийн үйлчлэгээ явуулах бүрэн эрхтэй болжээ. Ингээд 1914 он гэхэд Оросын шуудангийн салбарууд Улиастай, Ховд, Сайн шав, Шар сүм, Хатгалд дараа нь Ханги мондод байгуулагдаж эхэлжээ. Гэвч 1917 оны Орос улсад гарсан Октябрийн хувьсгалын нөлөөгөөр Монгол дахь Оросын шуудангийн үйл ажиллагаа хумигдсан юм. Тэгвэл Монголд Орос шуудангийн зэрэгцээ Хятад шуудангийн салбарч мөн ажиллаж байжээ. Хүрээ, Хягт, 8-аачин зэрэгт Хятад худалдааны салбар ажиллаж байжээ. 1918 оноос Хятадын шуудангийн салбар Улиастай, Ховд, Үүд, Улаангум зэрэг хотуудад өргөжин тэлжээ. 1921 оны 2 дугаар сард хүрээг Оросын цагаан армийн баруун өнгөрнөгчдийн бээр гэзэлснээр Хятадын шуудангийн үйлчлэгээ зогссон байна. Харин 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол дахь шуудан харилцааны тухай Монголд амьдарч байсан гадаадын иргэдийн бичсэн тэмдэглэлээс үзвэл Монголд шуудан эзэндээ найдвартай хүрдэг байсан нь харагддаг юм. Өртөө. Өртөөнд дунджаар 25-аас 30 км яваад нэг суурин байна. Нэг суурьт 5-аас 30 өрх алба хаадаг. Улсын чанартай өртөөний 5-аас 10 суурийг нэг захирагч харьяалдаг. Монголд 120 суурь өртөөнд 1250 өрх, захирагч түшмэл 60, үйлчлэгч хөтөж 20 хүн байнга байдаг байжээ. Өртөө нь жилд нийт 640 мянган лам мөнгөний зардал гаргадаг байсан бол нэг өртөөнд 5330 лам мөнгө оногддог байжээ. Улиастай өртөөд нь цоохор өртөө, төмт өртөө гэж өөр байсан байна. Харин өртөөний алба зардал чирэгдлэхтэй тул жилд нэг өрх дунджаар 500 гаруй лангийн сүйтгэлтэй байдаг байжээ. Нэг Бээжингээс Улиастай хүртэл 72 суурь өртөөний эхний 8-ыг Хятадууд, дараагийн 8 суурийг Цахрууд, дараагийн 36 өртөөг Харчин, зүүн баруун Төмөд, дөрвөд Хүүхэд, Сөнөд бүрдүүлж үлдсэн өртөөг халах залгуулж байлаа. 2. Улиастайгаас Ховд орох 12 өртөөг Ховд замын өртөө гэдэг. 3.
Ховдоос гүйжин хүрэх 12 өртөөг гүйжин 12 суур гэдэг. Энэ өртөөний эхний 8-ыг загчин залгуулна. Гүйжингээс үрүмчи, мөст таравхтай, хар шар, куча, кашгар хүртэл уг өртөө залгадаг байжээ. 4. Уляастайгаас жижлэг 9, сайр усаас их хүрээ 14, их хүрээгээс хяактын 11, их хүрээ уляастай 30, ховд согог усны 8 зэргийг холбосон орон нутгийн өртөөд байжээ. Мөн дүүнчлэн үүнээс гадна ховд алтын захын 8, ховд тарвахтай 25, тарвахтай хар усны 7, харчин өртөөний зэс хонгор суураас салж хөх хот хүрэх 5, Янчхүү баян сум 7 зэргийг холбосон орон нутгийн өртөөд байжээ. Өргөөгөөс уляастай дэлгэрсэн захиргааны албан захидал. Уляастай сайд ялуу хутагтад хаяглжээ. Улаан судалтай дугтуй, өмнө талдаа хаяг бичигдсэн, ард нь ерөнхий сайд, мөн 3 сайдын нэрва хичээнгүйлэн битүүнжлөв гэсэн бичгтэй. Ерөнхий сайд, гадаад яамны тэргүүн сайд, шүүх яамны тэргүүн сайд, дотоодын аюулгүй байдлын сайд нарын мэндчилгээнүүд байлаа. 1921 оны 10 дугаар сард Дэлүү хотогт Уляастай сайдаар томилогдсон юм. Шашны томоохон зүтгэлтнүүдийн хоорондоо харилцаж байсан захианы торгон дугтуй. Олон замын өртөө харуулын схем зураг 19 дугаар 100. Хоёрдугаар зууны эхээр өртөөгөр явуулж байсан хурдан мориор хөргүүл хэмээх буйхаа захиан шувууны аманд бичиг гэж бичсэн цаас зурж доор нь нис энмит нис гэжээ. Дугтуй болон марк. Хаант Орос улсын өргөө дэх салбраас Хятадын Бээжин хотод хаягдсан 1915 оны дугтуй. Өргөөд Хаант Оросын шуудангийн салбарын дардас, Бээжин хот дахь Оросын шуудангийн салбарын дардас 1912 оны 10 копекны марк наажээ. Орос улсын өргөөд салбраас Бээжинд хүргэгдсэн 1903 оны дугтуй. Уг талбай дээр Дүнфүү юу хэмээх хятад хүүсийн дардас, Хаант Орос улсын өргөөд салбарын дардас 1889 оны 4 копекны 3 ширхэг марк, 1902 оны 1 копекны 2 ширхэг маркыг наажээ. Хаант Орос улсын өргөөд салбраас Бээжин хотод хаягдсан 1886, 1888 оны дугтуй. Өргөөд салбарын анхны дардсуудын нэг хэлбэр. Уг дугтуйнууд дээр 1867 оны 7 копекны маркийг тус наажээ. оны 12 дугаар сард уг дугтуйн дээр
Манчин улсын үеийн хүрээлэх салбарын дардас 1908 оны 2 центийн 2 ширхэг марк, 1909 оны 4 центийн 2 ширхэг марк наажээ. Мөн хувийн бүсийн 5 лац дарсан байна. (1911 оны 2 дугаар сард хүрээнээс Бээжин рүү эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр Манчин улсын үеийн хүрээнэх салбарын дардас, тэр үеийн Амгаланбаатар хотод орших хүрээнэх 2 дугаар салбарын дардас 1900 оны 1 центийн 6 ширхэг марк наажээ. (1913 оны 4 дугаар сард хүрээнээс Бээжин рүү эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр Манчин улсын хүрээнэх салбарын дардас 1908 оны 2 центийн 6 ширхэг засвартай марк наажээ. (1917 оны 3 дугаар сард хүрээнээс Хаалган хот руу эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуйн дээр бүгд найрамдах Хятад улсын үеийн хүрээнэх салбарын дардас 1914 оны 3 центийн 1 ширхэг, 1 центийн 3 ширхэг марк наажээ. (1920 оны 3 дугаар сард өргөөгөөс Хаалган руу эдгээсэн захааны дугтуй. Уг дугтуй дээр бүгд найрамдах Хятад улсын үеийн өргөдөх салбарын дардас 1914 оны 3 центийн 3 ширхэг марк наажээ. Анхны том дардастай дугтуй 1921 он. Дөвлөд Монголын гэрээний 7 дугаар зөвлөлд заасны дагуу 1921 оны 11 сарын 5-ны өдрөөс зөвлөлтийнхэн шуудангийн маркгүй төлөгдсөн гэсэн дардас дардаг болсон байна. Хаалган, нийслэл хүрээ, дээд үдийн хооронд олов хэмээх хагас тооны даастай хүн тээврийн машин явдаг байжээ. 1922 он. Найрамдах Монгол Ард улсын нийслэл Улаанбаатар хотоос Хятад улсын Хаалган хотод хүрсэн дугтуй. Уг дугтуйд Монгол улсын анхны 5 цент, 20 цент, 50 центийн маркыг наасан байна. Мөн Бээжин хотоор дамжин өнгөрсөн илтгэх шуудангийн дардас дарагджээ. Монгол шуудангийн анхны цуврал маркууд 1924 онд Өртөөний улаачийн захаа зөөдөг хулсан сав.
Монгол улсын Улаанбаатар хотоос Хятад улсын Харбин хот руу хүргэгдсэн уг захиан дээр 1924 онд гарсан анхны элдв учир хэмээх сэр маркийг бүгдийг нааж явуулжээ. Телеграф, телефон. Алсын зай мэдээлэлд дамжуулах харилцах нэг чухал хэрэгсэл бол телефон, телеграф юм. Монголын анхны телефон холбоо 1915 оны үед нийслэл хүрээнд 60 цагтаа байгуулагдсан бол 1921 оны үндэсний хувьсгалын дараахан Монголын цахилгаан мэдээний газар анх байгуулагдаж эх орныхоо тухай хэдийн чандад харин гадаад орны улс төр нийгмийн тухай дотооддоо тогтмол мэдээлэл болжээ. Цахилгаан утасны хороо.